Зөвхөн импортоор орж ирж байгаа эмч бус дотоодод үйлдвэрлэж байгаа эмнүүдэд зөрчил нэлээдгүй. Тухайлбал он гарснаас хойш тус лабораторид хийсэн шинжилгээгээр дотоодын эмийн бэлтгэмлийн 20.8% нь механик холцтой илэрчээ. За мөн уусамлын дүүргэлтэнд шаардлага хангахгүй гарсан. За энгийнээр тайлбарлавал найруулсан шингэн эмнүүд шаардлагад нийцээгүй гэдээ ойлгож болно. За энэ мэт шалтгааны улмаас манай улсад олон улсын стандартад нийцсэн эмийн хяналтын лабораторийн зайлшгүй шаардлагатай байлаа. Өнөөдөр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лаборатори нь ирээдүйд бүс нутгийн хэмжээнд эмийн чанарын сорил хийх юм а. За ерөөхдөө манай энэ эмийн хяналтын лаборатори маань бол байгуулагдаад олон жил болж байгаа. Өнөөдрийн хувьд бол Америкийн нэгдсэн улсын итгэмжлэлийн байгууллагаас олон улсын итгэмжил авч байгаагаараа онцлог байна. За олон улсын итгэмжил авснараа манай эмийн хяналтанд бол энэ нотлохоон суурилсан хяналтыг хэрэгжүүлэхэд бол бас нөгөө талаараа маш найдвартай. Бидний бол их томоохон зэвсэг болж өгч байна гэж үзэж байна. Хэдийгээр манай улсын эмийн чанарын лаборатори олон улсын жишгт нийцж байгаа ч энэ нь эмийн аюулгүй байдал бүрэн хангагдаж байгаа гэсэн үг биш ээ. Учир нь монголчуудын дунд эмчийн зааваргүй дур мэдэн өөрийгөө эмнэх, эмийн зохисгүй хэрэглээ газар авчихсан. Мөн эмчилгээгээ таслах гэх мэт түгээмэл дутагдал байсаар байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч онцоллоо. Жишээ нь антибиотик юмн дээр яриа. Антибиотикийг өөрөө дураараа хэрэглэх эмчийн бичиж өгсөн зааврын дагуу хэрэглэдэггүй. Биеийн сайжраад ирэхээр 5 өдөр уух ёстой байсан эмийг 3 өдөр уугаад хайчихдаг. Ийм үзэгдэл их тархмал байна. Энэ мэтчлэн эмийг дураараа ууж идэж байгаа нь аюул дагуулж байгаа нь. Тиймээс хичнээн чанартай юм байсан ч эмийг эмчийн заавраар хэрэглэдэг болж хэвших хэрэгтэй. Дан ялангуяа антибиотикийг эмчийн заавраар хэрэглэх нь чухал юм. За мөн Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй бас хугацаанд дууссан эмийг зарим хувийн эмнэлэг болон шашны байгууллагууд дур мэдэн иргэдэд өгдөг зөрчил их гардаг. Тиймээс иргэд тухайн эмийг бүртгэлтэй эсхийг шалгаж шаардлагатай бол тус лаборатори шинжилүүлэх боломжтой.